Өнөөдөр би та бүхэнд Есүсийн хаанчлал гэдэг сэдвээр эзний үгийг дамжуулахыг хүсэж байна. Иохан номын 18 дугаар бүлгийн 28-аас 40. Одоо би та бүхэнд уншиж өгье. Тэд Есүсийг Кафинаас амбан захирагчийн ордонд авчив. Тэгэхэд эрт байлаа. Тэд биеэ бозрлохгүй байж алгасал баярын зоогийг идэхийн тулд ордонд орсонгүй. Тиймээс Пилат тэдэн дээр гарч очиод та нар энэ хүний юу гэж буруутгаж байгаа юм бэ гэхэд тэд энэ хүн ёрмог үлдэгч бишсэн бол бид түүнийг танд тушаахгүй байх байсан гэлээ. Тэгтэл Пилат түүнийг ав. Өөрсдийнхөө хуулиар түүнийг шүүхтэн гэхэд юудэчүүд хүн цаацлахыг бидэнд зөвшөөрдөггүй шүү дээ гэцгээв. Ямар үгээр үхэхээ илэрхийлэн хэлж байсан Есүсийн үг биелэгдэхийн тулд тийм хэлжээ. Пилат дахин ордондоо орж Есүсийг дуудаад та юудэчүүдийн хаан мөн үү гэхэд Есүс та үнийг өөрөөсөө ярьж байна уу? Эсвэл өөр хүмүүс миний тухай танд хэлвүү гэжээ. Пилат би юудэ хүн биш үсттэй. Танаа үндэстэн болон ахлах тахилч нар л таныг надад тушаасан юм аа. Та юу хийчихсэн юм бэ гэж асуув. Есүс миний хаанчлал бол энэ ертөнцийнх бишээ. Хаанчлал минь энэ ертөнцийнх байсан бол намайг юудэчүүдийн гарт өгөхгүй тулд зарцнаар минь тэмцэх байсан. Харин одоо миний хаанчлал энтгэх биш гэлээ. Пилат түнд тэгэхээр та хаан байх нэ гэхэд Есүс хариудна. Намайг хаан гэж та хэлж байна. Би үннийг гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний төлөө ертөнцид ирсэн үннийг хүмүүр миний дууг сонсно гэж альтлаа. Пилат түүнээс үнэн гэж юу вэ гэв. Үүнийг хэлээд тэр юудэчүүд рүү дахин очиж би түүнээс ямар ч гин бурууг олсонгүй. Алгасал баяраар та нарын төлөө нэг хүнийг суллах ёстой гэсэн заншил та нарт бий. Тиймээс юудэчүүдийн хааныг та нарт суллаж өгөхийг надаас хүсэж байна уу гэхэд тэд дахин энэ хүнийг биш харин Барабыг гэж хашгиралдлаа. Бараб бол дээрвчин ажээ. Амен. Би та бүхнээс нэг асуултыг асууя. Есүс Христ энэ дэлхий дээр ямар зорилготой ирсэн юм бэ? Бид энэ талаар нэг их боддоггүй. Бид нар бүтэн сойдор болонгууд зарим хүмүүсийн заншил болсон шиг бид нар цуглаан дээрээ эзнийгээ магтдаг. Тэгээ бид нар эзнүүгийг сонсоод харьдаг. Энэхүү бидний амьдрал үргэлжилсээр байдаг. Би 5 жил итгэж гин, би 10 жил итгэж гин, би 15 жил итгэж гин гэж. Одоо л Монголд байгаа итгэгч нараас хамгийн одоо итгэлийнхаа насаар хамгийн ахмад нь бол одоо дөнгөж 30 гарч яваа байх гэж бодож байна. Тэгээ бид нар эзний өдөр мөргөл дээр ирээд эзнийг магтаж түүний үгийг сонсоод амьдрсаар байдаг. Гэтэ энэхүү эхлэн амьдрал дотор бид нар явж байхдаа Христ энэ дэлхий дээр ямар зорилгын төлөө ирсэн бэ гэдгийг бид нар хэр их бодд юм бэ? Мэдээж өдөр бүр биш л ах л та. Есүс миний төлөө ингэсэн, Есүс ингэсэн, Есүс загламаа дээр цовлогт, Есүс миний гмийг авсан гэж бид нар өдөр бүр боддог. Харин өдөр бүр бидний боддог зүйл юу юм бэ? Би өсөхгүй, би ойлгохгүй, би хангалуун байх ёстой, би сайхан амьдрах ёстой гэж бид нар бодож байна. Энэ амьдралдаа бид Есүс Христ энэ дэлхийд ямар зорилготой ирсэн бэ гэдгийг хэрэг боддог байна. Түүний зорилго бол маш тодорхой. Есүс энэ дэлхийн төлөө ирсэн. Энэ ертөнцид буй түүний нэрээр дуудагдсан түүний бүтээл амин амьсгалыг хийсэн тэр амь нэг бүрийн аврахын төлөө Есүс энэ дэлхийд ирсэн. Амен. Есүс энэ дэлхий дээр ямар зорилготой ирсэн бэ гэдэг талаарх тэр дэлгэрэнгүй ойлголтыг бид нар сайн мэдээний 4 номноос маш тодорхой харж байна. Есүс хэн дээр очиж исэн бэ? Есүс баячууд дээр очиж исэн үү? Есүс ланд 200 хөлөглөөд баячууд дээр очиж исэн үү? Есүс эрх мэдэлтэй хүмүүс дээр очиод хажууд нь суугаад би бол ирээдүйн хаан байгаамаа гэж хэлээд далд өсөрж исэн үү? Есүс өвчтэй, зовлонтой, хүнд, бэрхшээлтэй, гмийн хүлээст байгаа тэдгээр хүмүүстэй өөрөө явж очиж исэн. Амен. Есүс зүгээр нэг сайхан хаус бариулчаад хаусынхаа тийм хойморт нэг загламай залчаад тэгээ тэнд суугаа за ядарч байгаа, өвчтөй байгаа хэцүү хүмүүс над дээр байвал эрдэхээрээ. Тэгээ би та нарыг аварья гэж Есүс Христ хэлж ирсэн. Тэр өөрөө явж очиж ирсэн. Хаан сохор нэгэн байна Есүс Христ өөрөө түүн дээр очиж ирсэн. 38 жил өвчтөй байгаа, тэ идэж чадахгүй байгаа тэр нэгэн дээр Есүс Христ өөрөө очиж ирсэн.
уйман өвчтэй, завхаарсан, ад үзэгдсэн, орхигдсон, хинч тоохгүй байсан тэдгээр хүмүүс Есүс Христ өөрөө очиж ирсэн. Есүс энэ дэлхий дээр ямар зорилготой ирсэн юм бэ? Эзэн хүнд дарамтнд буй, хүлээсэн байгаа, аврагдах зохистой та бидний төлөө энэ дэлхий дээр ирсэн. Хажууд байгаа нас хэлэхгүй Есүс бол хайр гэж. Есүс бол хайр. Харамсалтай нь энэ дэлхий дээр түнгүүгээр амьдарч байгаа маш олон хүмүүс байна. Есүсгүйгээр амьдарч байгаа. Есүсийн зорилго бол тэдэнд өөрийн амийг өгч загламай дээр цовдлогдоод тэднийг тэр муу сүнсний хаанчлаас тэр гмийн хүлээснээс чөлөөлөхийн тулд ирсэн. Гэвч хүн төрлөخت нь өнөөдөр түнгүүгээр амьдарч байна. Есүс ямар ч хэрэггүй юм шиг. Есүсийн нэрийг бараг дурдвал одоо муу ёрч гэдэг юм аа. Есүс Христийг ярих үед хүмүүс бохимдож, зохилдож Есүс Христ энэ дэлхийн хүмүүс Есүс Христгүйгээр амьдрах боломжтой гэж бодсоор өнөөдөр хүртэл амьдрсаар байна. Тэгвэл та бид хэрхэн амьдарч байгаа? Магадгүй бид итгэгч, үйлчлэгч, мундаг хүмүүс байна. Хэвэл урд чуулганыхан бол айгүй царайлаг мундаг хүмүүс байдаг гэж ойлгодог шүү дээ. Хажууд байгаа хүмүүсийг хардаа. Өөрийгөө ер нь би жоохон царай муутай юмаа гэж бодож байгаа юм байхгүй үстэй. Манайхан ч юм бол цоглог шүү дээ. Хаан ч явсан ер нь бол цоглог, гайхамшигтай өрөөгцсөн хүмүүс гэж харж байгаа. Бид өрөөгцсөн, түгээр аврагдсан бид өнөөдөр өөрсдөө бас Христ энэ дэлхий дээр ирсэн тэр зорилгын дотор амьдарч чадж байгаа юу? Христ бидэрт зорилгоо маш тодорхой илэрхийлсэн тийм ээ. Найз минь, хүү минь, охин минь би чиний төлөө ирсэн. Хажууд байгаа найзтай чиний төлөө гэдэггүй. Есүс бидэрт зорилгоо маш тодорхой хэлсэн. Би чиний төлөө ирсэн юм а гэж. Христ хэний төлөө загламай дээр цовдлогдсон? Миний төлөөгөө та нар гоё итгэлтэй хэлээрэй заяа. Есүс хэний төлөө загламай дээр цовдлогдсон? Миний төлөө. Тэр зорилгоо бидэнд маш тодорхой харуулсан. Тэр зөвхөн хилээ зогсоогүй, тэр амлаа зогсоогүй, өнөөдөр тэр амлалтаа биелүүлээд түүний ариун сүнс итгэлээр дамжуулаад бидний зүрх сэтгэл дотор яг одоо хамт байгаа. Амен. Та Есүстэй алхаж байгаа юу? Түүний зорилго бидний амьдралыг чиглүүлж байгаа юу? Айгүй мундаг өгнүүд байдаг шүү дээ. Сэрүүлгээр биш. Хүсэл тэмүүлэлээр сэргэл. Өглөө сэрэгтэй зорилгоор өдөрдүүлж амьдр, зорилгоор сэргэл. Аюу гой өгнүүд байдаг мундаг. Тэднийг биелүүлэх гэж оролддог л да. Ер нь одоо та нар анзаарч ирэх Facebook дээр аюу гой хүмүүс үг ичдэг штэ. Юу гэдэг хичээлээд аюу гой үг хэлээл. Яа, за ингэж амьдрах юмсан гэл те. Тэгээ монголчууд бид нар яадаг вүлээ? 1, 2, 3 хоног бол гүрийж байгаа штэ. Тийм ээ би зорилгоор өдөрдүүлэх хэрэгтэй гэл те. Тэгээ үндэ сэрүүлгээрээ сэрдгүй идүүн байгаа юм бэ. Гот игээл сэрж байгаа юу? Өглөөний залбиралд сэрүүлгээр сэрдгүй хүмүүс байгаа юу? За мэдээж байгаа ах л та. Нойрондоо жоохон муу ч юм уу те одоо гүн нойртой сайхан унтдаг хүмүүс бол хэцүү шүү дээ тэгээс сэрэхтэй. Тэгээ бид нар бол яг хичээгээд бол төдийлнэх их базаадаггүй. Миний хувьд ч ихсэн нэг зүйл дээр одоо хичээх гээд аягүй удаж юм л та. Тэр нь юу вэ гэхээр торох. Тэгээ миний торох процесс хэрхэн үргэлжилдэг вэ гэхээр ерөөхдөө дандаа нэг юм чухал цаг мөч он тоолол эхлэнгүүт би шийддэг байхгүй. Тэгээ би сая 100 юу гэж шийдсэн бэ гэхээр за 100 сайхан хөдөө гадаа явнаа. Сайхан хорхог боодог одоо юу вэ те идэж болох бүхэл юмыг идэнэ. Намайг одоо хинч хориглох ёсгүй те. Шо махаа идэл кола уугаал яваалаа. Гэтэ би яагаад тийм ихтгэлтэй идчихсэн гэхээр 9 сарын 1-ээс би торно гэж шийдсэн байхгүй. Надад зориг байсан учраас би маш тодорхой идчихсэн. Тэгээ 9 сарын 1 болсныг анзаарсангүй өнгөрүүлчихгүй юу. Гэтэ би яг хизээ яг шийдвэрээ эргэж сансан гэхээр 9 сарын 3 сансан. Гэтэ 9 сарын 1, 9 сарын 3 бол айгүй гайгүй те. Бол эхлүүл эхэлчихээ шүү дээ. Гэтэ миний зүрх сэтгэл юу хүсэж байгаа гэхээр тодорхой нэг мөчийг хүсэж байгаа байхгүй. Айгүй үн цэнтэй.
За яг 9 сарын 1-ээс гэсэн. Тэгэхээр одоо миний зорилго хизээнээс эхлэх юм шиг танаас санагдаж байна. 1 сарын 1-ээс. Нэрээ. 1 сарын 3-нд салчихгүй болоо гэдэг. Бид нар бол Христ дотор шийдэж бид нар заримдаа айгүй олон зүйлсүүдээр бид нар бууж өгч тийм ээ та би хоёул яах вэ гэж бид нар ярилцж байгаа. Намартааны хавартааны эвэлөр чуулганыхан маань семинар хийдэг. Бүх итгэгчдэд зориулаад мэдээж зорилго байгаа. Итгэгч нараа бид нар эдэн дотор хүчийг олоосай тий сэргээсэй. Тэгээ жоох юм дүнг явж байгаа хүмүүс нэг эзнэр алгадуулаасай гэдэг ч юм уу тий үг аваасай гэж ярьдаг ш. Тийм зорилготой бид нар семинар хийдэг. Тэгээ ажиглаад байхад яг семинарын дараагийн 7 хоногудад бол манайхан айгүй гал цогтой байгаа тий. Айгүй мундаг байдаг. Гэтэ бид нар дахиад эргээд харах хэрэгтэй. Сар болгон семинар хийвэл юу алах юм шүү. Тэ? Үргэлж тэр мэдрэмжийг бид нар ингээ байлгасаар байх боломжтой. Христ дотор та биднээс ямар ойлгоцсон царай гаргадаг шүү дээ. Таны хажууд байгаа найз бол яг одоо тийм царайтай. Бүх юмыг ингээ ойлгоцсон. Нэрээ эзний зориг шүү дээ. Тэ эзний шалтгаан энэ дэлхий дээр. Тэгээ бид яг хаалгаар гараад явбал айгүй бүх юм адармаатай юм байна гэдэг дахиад эргээ харж байгаа. Айгүй хэцүү юм байна гэж. Гэхдээ бид эзэн дотор тууштай алхаж түүгээр удирдуулах боломж бидэрт байна. Амен. Яагаад гэвэл өнөөдөр бидэнд Христ байна. Өнөөдөр бидэнд аврагч Есүс байна. Бидний хөлийг жолоодох, бидний гарыг хөдлөх, бидний амийг чиглүүлэх эзэн биднэрт байгаа. Бид ганцаараа биш. Тэр өөрийн ариун сүнсээ итгэлээр дамжуулаад та бидэнд өгсөн. Бид өнөөдөр өдөр бүр Христтэй ялалт байгуулан амьдрах тэр боломж биднэрт байна. Олон хүмүүс Христгүйгээр амьдарч байгаа. Гэтэ тэдэрт Христ хэрэгтэй гэдгийг өнөөдөр та мэдж байгаа. Олон хүмүүс өнөөдөр аврагчгүйгээр алхаж байгаа. Аврагч ямар ч хэрэггүй мэт. Туслагч ямар ч хэрэггүй мэт. Тэд төөрсөн, тэд бодилсан. Тэд аврагчигаа андуурсан. Тэр эзнийг олоогүй. Тийм учраас тэд өнөөдөр юу хийж хэлж яах гэхээр би бурхан. Би эзэн. Тийм ээ? Одоо ер нь би л болж ивэл бусд нь яадаг гэж бодож. Тэгээ яг бид нар одоо монголчууд бид нар нийгмээ ер нь анзаарч л байгаа хэл та. Ер нь юу болж байна гэж тийм. Яг мэдээж Facebook, сошиал медиагаар илүү өргөн байгаа учраас бид нар бозор булаа айгүй юм харамсалтай мэдээллүүдийг бид нар цаг алдалгүй бид нар ойлгож байгаа. Гэхдээ энэ мэдээнүүд бидэд юуг сануулаад юуг хэлүүлээд байгаа юм гэхээр энэ дэлхийн ертөнц ганцхан Монгол биш шүү дээ тийм. Дэлхийн ертөнц хаашаа явж байгаа юм бэ? Өөрөөр хэлбэл дэлхийн ертөнц эзэнгүйгээр Христгүйгээр аврагчгүйгээр хаашаа алхдаг юм бэ гэдгийг бидэрт харуулж байгаа. Өдөр болгон бид нар сэрэгтэй тэр муу, харамсалтай, бозор мэдээллүүдийг бид нар авч сэрж байгаа. Энэ бидэрт ямар дохиог илэрхийлж байгаа юм бэ гэхээр энэ дэлхийн ертөнц хаашаа явж байгаа юм бэ гэдгийг бид харуулж байгаа. Энэ дэлхийн ертөнцийн хаанчлагч нь, энэ дэлхийн ертөнцийн захирагч нь хин юм бэ гэдгийг бид нар харуулж байгаа. Тэр бол муу сүнс, тэр бол чөтгөр гэж бид нар мэднэ. Тийм биз? Өнөөдөр та бидний амьдрал, бидний үр жимс би ганцхан миний төлөө хувиа хичээх биш, би л болов гэдэг энэ үзэл бодлоосоо бид нар Христ итгэлийнхэн маань эхлээд ангижирч салж чадах юм бол бид нар энэ нийгэмд бид нар нөлөөлөх боломжтой. Амен. Түүний хүчээр бид нөлөөлөх боломжтой. Та энэ газар ганцхан өөрийнхөө төлөө сууж байгаа юм биш шүү. Амен. Христэд Монголд болоогүй. Удаагүй бид нар төлөвшөөгүй байгаа. Яг хөө мэдээж эзний ажил түүний гайхамшигтай төлөвлөгөө бидний амьдралд үргэлж өрнжийдэг. Эвлэр чуулган бол эзнэр өдөрдүүлсэн чуулган гэдэгт бид 100% итгэлтэй байгаа. Энэ дотор бид хараахан төлөвшөөгүй мөртлөө бид нар ариунаас ариун руу бид нар өдөр бүр тэмүүлсээр байдаг. Бид нар алхан бүрийг хийсээр л байгаа. Энэ маань юу гэсэн үг юм гэхээр бид нар одоо хизээ хазааны итгэгч аль хэдийн бид нар нэг дүүрсэн, бид нар нэг болцсон ийм нөхцөл байдал дотор бид нар хэрхэвч орж болохгүй гэсэн. Харин бид нар үргэлж болоогүй мэт бид нар эзэн Есүс Христ дотор ариун сүнсийг үргэлж хүсэмжлээд тэгээд тэрний зорилгыг бид нар амьдралдаа хэрэгжүүлэх ёстой гэж би та бүхэн өнөөдөр уриалж байна. Амен. Библийн ишлэлээс эхний хэсгийг би та бүхэнд дахин сануулъя. Иохан 18:28-аас 30 энэ дээр ингэж хэлсэн.
Тэд Есүсийг кафехнаас амбан захирагчийн ордонд авчиад тэгэхэд эрт байлаа. Тэд биеэ бузарлахгүй байж алгасал баярын зоогийг идэхийн тулд ордонд орсонгүй. Тиймээс Пилат тэдэн дээр гарч очиод та нар энэ хүнийг юу гэж буруутгаж байгаа юм бэ гэхэд тэд энэ хүн ёрмог үлдэгч бичсэн бол бид түүнийг танд тушаахгүй л байх байсан гэлээ. За юу болж байна? Бид нар Иохан номыг үзэж байгаа. Нөгөө Есүс Христ чинь ёрмог болсон байна. Ёрмог үлдэгч болсон байна. Энэ Библийн хэсгийн өмнөхөн хэсэгт юу болсон гэхээр түүний хамгийн итгэлт найз, түүний дагалдагч Петр түүнээс урвсан. Цөмөр яг одоо тэр орчинд очив л да тий. Цөмөр хамт очих уу? Хажууд байгаа найз дийлэхөө цөмөр очих уу гэд. Хаана очих гэж байгаа юм гэхээр Есүс яг одоо ямар сэтгэл зүйтэй байгаа юм бэ? Биднийг одоо намайг сонсож байгаа ийм уур амьсгалаараа бид ингээд төсөөлж болохгүй те. Одоо яг өөрийнхөө яг мэдэрч болохгүй. Яг л өчтөрхөн 20 болсон учраас бид аяг их баяртай байгаа. Одоо би Христийн буруутгал түүний зовлонгийн тухай би ярих гэж. Та бүхэн нэг 5 хором нүдэн анихгүй бүгдээрээ нүдэн ани тийм ээ 5 хором. Есүсээс түүний хамгийн итгэлтэй дагалдагч нь урвсан. Тэгвэл өнөөдөр бидэнд итгэлтэй байгаа хэн байгаа вэ? Таны хамгийн их найддаг, таны хамгийн итгэдэг найз, гэр бүлийн гишүүн хэмч байж бол. Тэр хүн чи өнөөдөр танаас урвж байгаа гэж мөрөө төсөөллөө. Христ ямар сэтгэлээр одоо алхаж тэр юу бодож төсөөлж байгаа вэ? За нүдэ нээж болно. Манайхаа яг айгүй ихчэнтэй айнад онцгож шүү. Хотлоо таримдаас нөгөө сая зарим хүмүүс 5 хором өсөж явал 50 хором нүдэ ажил. Христийн сэтгэл зүй маш их хүнд байна. Хүмүүс биднээс урах битэл надад хотлоо ярангууд бид ямар амар уралдаг вүлээ. Бүр тэнгэр нураад унжаах юм шиг санагддаг те. Шимод ямар амар хөдөлж юм. Тест пүү гэл те. Тэгээ бид нар өөрсдөө амар хөдөлж хүмүүс байгаа шүү дээ ер нь л те. Гэтэл яг энд Иесус Христ хэрхэн алхаж байгаа вэ гэж. Тэр дотроо бидний эзэн бидний аврагч өнөөдрийг хэрхэн буруутгагдсан юм бэ гэхээр ёрмог үлдэгч Иесус хэмээн буруутгагдсан. Христийнхэн бүгд түүнээс нүрээ буруулсан. Есүс өөрийн 12 дагалдагч нарыг бий болгоод айлаас айлд хотоос хот руу очиж өглөөдөө уулан дээр гарч өдөр түүнийг дагж байгаа хүмүүс эзний гайхамшигтайгаар хооллож уйлж байгааг нь харагдаж өвчтөй байгааг нь эдгээж доголж байгаа нэгний Есүс тулж ирсэн. Тийм ээ? Хинч тоохгүй байгаа тэр нэгэнтэй тааралдахыг хүсэхгүй байгаа самар эмэгтэй дээр хүртэл Есүс Христ өөрөө очиж ирсэн. Гэтэл одоо Есүс Христ их гэж хэлчих үү яг энэ цаг мөчид байхгүй. Түүнийг хүмүүс хэрхэн буруутгасан юм бэ гэхээр ёрмог үлдэгч Есүс гэж хэлсэн. Үргэлжлүүлээд 31-ээс 32 дугаар эшлэлдэр тэгтэл Пилат түүнийг ав. Өөрсдийнхөө хуулиар түүнийг шүүхтэн гэхэд юу дээ шүүд. Хүн цаадлахыг бидэн зөвшөөрдөггүй шүү дээ гэцгээе. Ямар үхэхээ илэрхийлэн хэлж байсан Есүсийн үг биелэгдэхийн тулд тийм хэлжээ гэж. Хүмүүс Есүс Христийг цаадлахыг хүссэн. Хүмүүс Есүс Христийг алахыг хүссэн. Түүний талд хинч байхгүй. Христийн үхлийн талаар яриад Христ ямар зовлон эдэлсэн бэ гэдэг тухай ярих үед хүмүүс Есүс бурхан байсан юм чинь диавол гэжтэй. Тийм ээ? Есүс Христ гайг байсан бохоо даван туулаад тий биднийг бодвол бурхан байсан юм чи сэтгэлийн хаттай байсан байх гэж. Гэтэ үгүй. Яг л хүн байсан. Хажууд байгаа найзынхаа гараас нэг атгахгүй юу? Хүн тийм ээ? Та хүнийг мэдэрч. Ялгаа байхгүй. Есүс Христ энд байсан бол бид гараас нь атгаад барих үед яг л ийм мэдрэмж төрнө. Есүс Христ хүн байсан. Тэр хүн байсан учраас загламай дээр цовдлоглоод үхлийг амсч тэр бидний авах ёстой байсан бүх шийтгэлийг тэр өөр амссан. Амин.
Олон хүмүүс түүнээс нүрээ буруулж, олон хүмүүс түүнийг буруутгасан. Хүмүүс Есүсийг цаазал гэж зухалдаж, тэд хашгиралдаж, тэд орилсоор байсан. Энэхүү хүмүүс орилон хашгирч байхдаа Есүс Христийн юу хийсэн талаар биш. Есүс Христийг хэн гэдэг талаар биш. Тэд зөвхөн бусдыг шүүж, зөвхөн бусдын мод дурсан байсан. Ойлгож байна. Есүс Христ загламаа дээр цовдлогдоод сүмийн тэр ариунаас ариун газар орох тэр хөшиг голоороо хуваагдан урагдах үед, Тэнгэр харанхуйлах үед түүнийг шаалж, түүнийг зэвүүтж байсан, учраач мэдэхгүй байсан гэдгээр хүмүүс юу гэж хэлсэн? Тэр бурхан байжээ гэж хэлсэн. Амен. Тэр бурхан байжээ гэж хэлсэн. Өнөөдөр нийгэмд хүмүүс яг тэгэж амьдарч байгаа. Христийн юу хийдэг талаар тэд юу ч мэдэхгүй. Тийм үү? Христийн өнөөдөр ямар эзний хайрыг ямар хүмүүст дамжуулж, ямар үйлчлэл хийдэг вэ гэдгийг нийгэмдэр байгаа хүмүүс төдийл мэддэггүй. Зарим нэг мэддэг юм байна. Есүсийнх нь нөгөө бэлэг өгдөг үү? Есүсийнх нь нөгөө гурил тараадаг уу? Авсан юм бол мэдээд тий. Гэтэ бидийг яг яагаад түүнийг хийж байгаа, ямар зорилготой хийж байгаа юм бэ гэдгийг хүмүүс мэддэг. Би нэг зүйл бат итгэлтэй байна л та. Тэр юу юм гэхээр одоо бензиний үн нэмэгдлээ, жигсэн. Хүмүүс жигсэж чадахгүй байгаа тий. Өөр яад юм те. За жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас хүмүүс тэр бумаар навсан маань жигсэн. Хүмүүс жигсэж байгаа юу? Жигсэхгүй байгаа. Саяхан сүм шашин хийдийн тухай талаарх хуулийг батлан хэлцэх талаар хурал болсон. Энд хүмүүс ярьж байгаа. Христийн талаар юу ч мэдэхгүй мөртлөө Есүсийг өөр даварцсан байж тээ гэж. Юу гэсэн үг? Бид нар яаж даварсан? Тийм ээ. Харин тэд нар давраад байгаа байхгүй. Бид нар эзний хайрыг ямар ингээд энернгөө нэгүүлсэнгүү гэж юм тийм ээ. Ямар бид нар хүлцэнгүй байна. Гэтэл тэд бидний тухай шал өөр зүйлсүүдийг ярьж байдаг. Хүмүүсийн нүд яг одоо хаалттай байгаа. Магадгүй тэд Христ итгэгчдийн эсрэг жигсаалт цуглаан хийхийг бол би гайхахгүй. Тэр хүмүүс тэгж чадна. Яагаад тэгэхээр муу сүнсний боолчлол, муу сүнсний хүлээс дор байгаа тэд нүдэнд сохор байгаа учраас тэд харж чадахгүй байна. Харин тэдэнд харуулах ёстой хүмүүс бол та бид нар. Амен. Өдрөөс өдөрт тэдэнд харуулах ёстой хүмүүс бол та бид байгаамаа. Тэд мэдгүй учраас тэгж хэлж байгаа. Тэд ойлгоогүй учраас тэгж хэлж байгаа. Тийм ээ? Намлагчгүйгээр тэд яаж сонсох вэ гэж хэлсэн. Сайн мэдээ тараагчгүйгээр тэд хэрхэн итгэх вэ гэж Библиэлд байдаг. Сая энэ намрын семинар дээр Битаниацгийн чуулганы пастор Сайн Баяр пастор маань бидэрт ирээд эзний сайн мэдээг хэрхэн тунгаглах талаар бидэд хуваалцсан. Тэр семинар дотроос надын зүрхсэтгэл цуглааны сайн мэдээ идэвхтэй тараадаг ямар хүмүүс байд юм бэ гэхээр шиг итгэгчдэр байд юм аа гэж хэлсэн. Юу гэсэн үг юм чи? Бид нар амен гэж хэлэх хэрэггүй. Яг тэгэхээр бид нар тийштэй гэдгийг мэдж байгаа байхгүй юу? Тийштэй нэр бодоод байсан чинь шинэ хүмүүс сайн мэдээ тараад юм байна гэж. Тийм үү? Бид нар цуглааны хараад үзье л да. Батбаяр ахын гэр бүл цуглаанд ирсэн. Ямар их шинэ хүмүүс ирсэн. Санаж байна уу? Ямар их шинэ хүмүүс ирсэн. Магтаалын амьд хөгжмийн клуб инээ тэрэгэл цоо шинэ хүмүүс авчирд ирэх үе тэр хүмүүсийг дагаад бас ямар их шинэ хүмүүс ирдэг те. Гээ хараад гар. Хуучин болчоор яа дээ. Хандсан. Ингээд хуучин болохоор бид нар яаж амьдраад байдیں۔ Нэг юм шинэ итгэгчийн амьдрал, хуучин итгэгчийн амьдрал гэж байгаад байгаа юм уу? Тэ? Шинэ итгэгчийн амьдрал бол хөрхий сайн мэдээ тараагаал ингээд өстэй нэр яана энэ чимээгүй цаг яаж хийдэм болоо би яана өнөөдөр өстэй чимээгүй цагаа мартсан биш үү? Өглөөний залбирал болж байгаа юм биш үү? Айгүй итгэвтэй байдаг хөөхгүй. Яанаас тэг яаж залбирхаач мэдгүй учраас ирээд асуугаад яаж залбирх хэвтэй яах юм бэ? Ийх юм бэ? Хуучин итгэгч нар бүх юмаа мэдж байгаа те. Сугаал идэх. Хуучин итгэгчийн амьдрал гэж ямар амьдрал юм бэ?
бүтэнсэдэр болгон хоцорж ирээд өөрийгөө ирсэн байгаагаа айгу ингээл те гоё бодоол тэрэндээ ханаал чимээгүй цаг хийх талаар ярих юм бол харин тий жоохон завгүй л байна л. Гэтэ би мэдж байгаа гмийн хүлээсэн дотор байгаагаа бид айгу мэддэг. Айгу их мундаг хүмүүс. Тийм ээ? Та цуглаанд хоцорчлоо ш тэгээд өнөөдөр би хэрвээ цуглаанаа одоо ингээд хоцроод ороод ир хүнийг би хэлэх юм бол надад өдөөс айгу сонио харна тий. Би ирсэн биш тий. Тийм ээ? Та хоцрох ёстой юу гэсэн чи үгүй л дээ би хоцордیں гэдэг шиг. Манай цуглааныхан бол тий би ирсэн биш. Жирээгүй хүмүүстэй уцаар ярил та. Бид хуучин итгэгч нарын амьдралаар амьдрч болохгүй. Шинэ итгэгч нарын амьдралаар амьдраасаа гэж би та бүхний ятгах. Би яагаад энэ хэрэгжүүлэлт уриалгыг явуулж байгаа юм гэхээр харанхуйд байгаа, сохорсон байгаа тэдгээр хүмүүст бид л очиж тэдний нүдийг нээх чадна. Амен. Найз минь ээ, нүд чинь таглагдчихад байна. Чи өөрөө энийгээ мэдгүй гэхдээ найзаа би чиний төлөө залбирна гэж та очиж хэл. Ингийн тулд эхлээд бид өөрсдөө итгэлийн амьдрал дотор бид нар байх хэрэгтэй. Христ цор ганцаараа тэр буруутгагдчихсэн ч түүний нуруулуу хүмүүс хутаг зааж исэн ч гэсэн тэр зоригдоо өмнөж байсан байхгүй юу? Тэр юуны төлөө энэ дэлхий дээр ирсэн гэдгийг мэдчихсэн байхгүй юу? Оо яшиг шиг боли 5000 намайг дагаад хоолж ундлаад явж исэн байж та нар ямар шог юм. Боли би бол та нарын төлөө яг үхэхээр ирсэн. Одоо боллоо гэж Есүс Христ хэлсэн үү? Тэр шил болох байсан шүү дээ. Хүүе би та нарын 5000-аар нь хооллоо. Тэр чамаг би юм өвчөж идгээсэн. Чамаг би хараа оруулсан. Тийм ээ? Энийг би ингэж ингэсэн биз дээ. Дүүд болчих. Тэ? Бид нар заримдаа тэгдэж туцаар чамаг аврах гэдэг чинь ирэх байгаад болбол. Чамтай тэгэж ярихгүй шүү гэдэг шиг тэ. Манай залуучуудын жишээ шиг. Есүс тэгээгүй тэр зорилгоо маш тодорхой мэдчихсэн. Учир нь бид бол түүний хаанчлалын хүмүүс юм аа. Амен. Ганцхан бид ч биш. Аврагдаагүй байгаа, харанхууд байгаа бүгдээрээ түүний хаанчлал байх зохистой хүмүүс юм аа. Амен. Хамтдаа би миний гэхээс илүүгээр Христийн хаанчлал сайн мэдээг илүү тунхаглая гэж би та бүхнийг уриалж. Тэр бидний төлөө бидний өмнөөс ёрын үйлдэгч гэж буруутгагдсан. Тэр бидний өмнөөс ямар ч гимгүү байж түүнийг цаазал гэдэг үгийг амьсгал хураах мөч хүртлээ сонсч ирсэн. Хүмүүс түүнийг цаазал гэж орилохоо хизээч болоогүй. Тэр амьсгал хураах үедээ тэр чимээг сонсгоо байсан. Гэтэл түүнийг амьсгал хураах үед түүнийг доромжилж байсан, түүнийг шоолж гоожилж байсан тэд түүнийг бурхан юм байна. Түүнийг үнэхээр хаан юм байна гэдгийг ойлгосон. Өнөөдөр та бид үнэхээр Христийг амьдралаараа, үйлсээрээ тунхаглагч нар юм шүү гэж би та бүхнийг уриалж байна. Тэр бол бидний хаанчлагч юм аа. Амен. Үргэлжлүүлэн цаашлаад 33-аас 36 дугаар ишлэгийг та бүхэнд уншиж өгье. Пилат дахин ордондоо орж Есүсийг дуудаад та юудэчүүдийн хаан мөн үү гэхэд Есүс та үнийг өөрөөсөө ярьж байна уу? Эсвэл өөр хүмүүс миний тухай танд хэлв үү гэжээ. Пилат би юудэ хүн биш үсттэй. Танай үндэстэн болон ахлах дахилч нар л таныг надад тушаасан юм аа. Та юу хийчихсэн юм бэ гэж асуув. Есүс миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш ээ. Хаанчлал минь энэ ертөнцийнх байсан бол намайг юудэчүүдийн гарт өгөхгүй тулд зарцнаар минь тэмцэх байсан. Харин одоо миний хаанчлал эндхих биш гэлээ гэж хэлсэн. Амен. Есүсийн хаанчлал энэ дэлхийх биш. Энэ бөмбөрцгийнх биш ээ гэж хэлж. Өөрөөр хэлбэл шууд утгаараа би хэлье л да. Есүсийн хаанчлал бол ерөнхийлөгч болох явдал биш юм а гэсэн үг. Тийм ээ. Гэтэ мэдээж тэр энэ дэлхийг бүтээсэн, энэ дэлхийг захирагч мөн үү? Мөн. Есүс юуны хаанчлагч биш юм бэ гэхээр бузар булаа энэ намаг шалбааганда гүн живсэн энэ ертөнцийн хаанчлагч биш юм а гэж хэлж байгаа. Есүс Христийг Понти Пилат шүүжих та ер нь юу хийсэн бэ? Яагаад энэ хүмүүс ингэ таныг ингэж үзий ятц те? Яагаад ингэтлээ та хүнийг үзий ятсан юм бэ гэж те? Одоо бид нар ч гэсэн нэг ялгаагүй л те. Нэг хүн бидний нэг удаа жоох эвгүй байдал оруулаад бас гайгүй те. Хүү гэ нэг өнгөрөөч те. Хоёр дахь ингэж ивэл нэг өнгөрөөч даа гэдэг. Гурав дахьаас бол бид нар бас арай өөр болно шүү те. Заримдаа бидний
нэг яацыг юмэр бидний дургүй хүмүүс байдаг шүү дээ. Юу яацсан чинь ингэж вэ гэж бодмоор юм шиг тийм. Понтив Пилат Иесус Христос та юу хийсэн юм бэ гэж. Гэтэл Иесус Христ хариулт нь юу хэлсэн бэ гэхээр энэ дэлхийн хаанчлал бол минийх биш юм аа. Харин энэ ертөнцийн хаанчлал тэр бузар муу гмийг үлдэгч, хуваа хичээгч, завхаарагч тэдгээр хүмүүсийн хамаа гэж хэлж. Иесус энэ ертөнцийн хаанчлагч биш юм бол энэ та бид нар ч гэсэн хамаатай. Христ энэ дэлхийг хаанчлагаар ирсэн бол тэр хаана байх вэ? Түүнийг хинч баривчилж, түүнийг хинч дашуурдаж, түүнийг хинч нөлөмж чадахгүй байсан. Тийм биз? Гетсеманед цэцэрлэг дээр Иесус Христийг барихаар хүмүүс ирэхэд түүний дагалдагч, түүний багангаар болсон Петр нэгнийх нь жихэн тас завчдаг тийм ээ. Та нар санаж байгаа. Тэр Иесус Христ хэлсэн. Илдээ хуунд нь хий гэж. Иесус Христийг хамгаалж, Иесус Христийг хөтлөх хүмүүс байсан уу? Иесус Христ хүчээр тэр газараас суллагдах боломж байсан уу? Байсан. Гэтэ Иесус Христ хэлсэн. Энэ дэлхийн хүч чадал, эрх мэдэл, эд баялаг надад хэрэггүй. Миний хаанчлал өөр газар байгаа. Эцэг маань намайг тэнд хүлээж байгаа. Би өөрийнхнийгоо тийшээ авч явахаар ирсэн юм а гэж Иесус Христ хэлсэн. Өнөөдөр та бид бүгдээрээ энэ ертөнцийнх мөн үү? Биш. Би гоё чиглүүлээ заяа. Бид нар бол энэ ертөнцийнх биш, итгэснээс болоо бид нар мөнхийн хаанчлалд хариалагдсан юм аа. Тэгвэл яагаад бид нар энэ ертөнцийн хаанчлал, энэ ертөнцийн иргэд юм шиг амьдардаг юм бэ? Энэ ертөнцийн бид нар эд баялагийг хураадаг. Тийм ээ? Гол нь хаана эд баялаг хураах хэвээр? Яг нэг очих хэвээр газар шүү дээ, тийм ээ? Би одоо жишээ нь эндээс тэгээ Архангаал нэг 2 жилийн томилолтоор явлаа гэж бод илгээлтэр тийм ээ. Тэгээ би очиод тэнцээ байшин барилга барайл газар маш том газар худалдаж аваад айгүй их тэгээ эд баялагийг тэнцээ хураах шаардлага байхгүй. Миний жинхэнэ гэр энд байгаа учраас зөв үү? Яг үүнтэй адилхан эзэн хэлсэн баг. Бидний гэр орон бол энд биш юм аа. Тийм ч учраас би өмнөх сургаал дээр хэлсэн те. Завгүй байдал бол хараал юм аа гэж. Бид энэ дэлхий дээр эд баялаг хураахын тулд эзний зорилго доторх тэр замаас хазаадаг. Яа тэгэхээр та завгүй байгаа учраас. Сайн мэн үү? За эсийн зөвлөлийн ахлагч нар те. За сайн мэн өнөөдөр 3 дахь өдөр байна. Эсийн нэгдсэн мөргөлтэй орой 6-аас цуглаан дээр уулзсан шүү. Завгүй. Тэр хүн завгүй гэж хэлснээрээ тэр хүн энэ газар ирээгүй байснараа тэр хүн эзний үгийг сонсоогүйгээрээ ямар олон ивэлийг алддаг вэ? Маш их ивэлийг алддаг. Өнөөдөр энэ дэлхий дээр эд хөрөнгөнөөс илүүгээр Христ эзний амьд үг бидний сүнсэнд, бидний зүрх сэтгэлд тэр чигээрээ жинхэнэ өрөөл болж очдог. Амен. Хизээч дуустдаггүй. Хизээч авагддаггүй. Хизээч уйддаггүй тэр ивэл өрөөл болж бидний амьдралд ирдэг. Амен. Би 30 саяны машинтай болохыг мөрөөдөө. За магадгүй 50 сая ярьж юм уу те? Болох боломжтой юу? Боломжтой. Би нэг 3 жил юм уу, 5 жил юм уу нэг завгүй ачих юм бол боломжтой. Гэтэ би машина 5 жилийн дараа авах уу? Аавна. Маргааш нь би уйдна. Би гитаранд дурлаад, хөгжмөнд дурлаад ер нь нилээдгүй олон жил болж байгаа л да. Насаараа гэдэг шиг тийм жоох хөвгт. Айгүй олон гитарыг би авах юмсан. Айгүй олон юм эффект гэ байдаг шүү дээ. Гитарыг айгүй гоё дуугадаг. Авах юмсан гэ би мөрөөдөжсэн. Аваад ер нь би маш олон гитарыг би зарсандаа өстой цааш нь харуулсан гэдэг шиг те. Айгүй олон гитарыг би сольсон, айгүй олон эффектийг би сольсон. Тэгээ 2010 онд би оюутан солилцоогоор Америкт нэг 3 сар ажиллах боломжтой болсон. Тэгээ тэр үед эффектийн одоо тэгж ярих юм уу? Тухайн үед хамгийн сүүл гарсан загвар. Boss GT10 гэдэг эффект байсан. Тэр Монголд тэр баг орж ирээгүй эффект байсан. Тэгээ би тэр эффектийг авсан. Ерөөсөө би манай ихчнэр гэж яагаад ийм гачин юм авах гээд байгаа юм бэ гэж. Чи мөнгө төргөө цуглуулж инээ тэрэ болдгоо мөг. Гэхдээ би энийг л авахгүй бол би амьдрах хэвчээ байна гэж. Тэгээ би ажил хийж байхдаа нэгд өдөр болгон амардаг байсан. Тэгээд нэгд өдөр болгон би тэр эффект очиж хардаг байсан.
Метроор нэг 5 бодолч яваад тэгээ нөгөө эффект очиж хардаг гэсэн. Тэр чинь гитар центр гэдэг бүр амар том дэлгүүр байгаа байхгүй. Бүр одоо юу гэдэг юунд дуртай бол одоо та нарт дуртай юмнууд байгаа шүү дээ. Тэрнийхээ ингээд далаад нь сэлж ийн гэж бодлоо. Тэгээ өөстэй аваар гоё юм байна шүү дээ. Тэр тэгээ мөнгө цуглуулаад байсан цуглуулаад авах боломжтой болсон. Тэр эффектийг авсан бас нэг гитар авсан. Тэр гитар бол үнэхээр гоё царайлаг гитар байсан. Дугуйлт нь маш гоё. Тэгээ би тэр гитар эффект хоёрыг авахын төлөө зорио тэгээд авсан л та. Аваад яг энэ мөрөглийнхэн заалан дээр л дуургасан. Аюу гоё дуурал тэгээд тэрний дараачийн 7 хоногоос нь би уйтцсан. Тэгээд зархаар шийдсэн. Тэгээ Монголын тэр миний эффектийг Монголын нэлээд том хамтлагийн гитарч нь надаас ирээд авч ирсэн. Хөдөлтөж авсан. Бид нар завгүй боломжгүй гэдэг үгийг хүмүүст аюу амархан хэлдэг те. Нөгөө хүн аюу гоё гойж байгаа шүү дээ. Бүр итгэл найдвараа тавиад гойж байгаа шүү дээ. Боломжгүй. Завгүй. Бид нар эзэнт ингэж хэлж байгаа юм шиг. Бидний амьдрал хөгжид итгэлхээр эцэглэн. Хоёр идэггүй хоосон онохгүй явах боломж бидэрт бий. Муу сүнс энэ ертөнцийн хаанчлагч бидний жинхэнэ гэр тавьчихыг хизээч хүсдэг. Бид Христийг дагахад бид нар яг жинхэнэ гэр рүү алхаж байна. Энэ дүр зурганд муу сүнс хамгийн дургу гэж хэлсэн. Тэгээд муу сүнс бидний замаар орж ирээд тэгэл хамаг Христ доторх зорилгоодыг боснуулж эхэлдэг. Заримдаа бид нар сард нэг удаа бүтэн сойдэр эзний өдөр ирэхгүй байхад бид нар яах вэ гэж боддог. Яах вэ ажилтаа юм чи. Яг завгүй юм чи яах юм тэгээд. Хүмүүс яг өөрсдөө айгүй гоё хамгаалдаг байхгүй юу? Одоо би юу гэж хэлэх юм бэ? Би айгүй хүмүүстэй та хоёрд ирэхгүй шүү, ирээрээ, инээ тэрэ гэж хэлдэг байхгүй. Хүмүүс нөгөө би завгүйг нь мэдчихэл байгаа шүү дээ, мэдэн шүү дээ амар яг ийм хуваартай ажилтай юм байна, аргагүй юм байна. Гэ мэдчихэж байгаа. Гэхдээ санаа тавьж байгаа хөөхтэй. За яаж энэ боломжгүй л байна уу гэх хүмүүс. Гэхдээ завгүй юм чи яах юм? Чи юундаа нэг завгүй нэг шалаад байгаа ямар ядаргаатай юм. Тэ? Чи ямар миний амьдралаар амьдрал миний оронд ажил хийж өгөх юм уу? Тийм хандлага үнэнгээсээ байдаг. Үнэн л дээ. Би өмнөөс нь очиж ажил хийхгүй. Гэхдээ яг хуу амьдрал дээр бол яг миний өдөөс хилчиж байгаа байхгүй тий. Завгүй шүү дээ. Амьдрал дээрээ тий. Нэг Батсуурт бол юу ч хийсэн яад ямаагүй шүү дээ. Ер нь бол тийм биз дээ. Хамгийн гомдол биз дээ энэ хүүхд яад юм гэж бодож. Гэхдээ надад хэлж байгаа биш байхгүй. Эзэнт хэлж байгаа байхгүй. Тийм ээ. Яг тэ эзний талаар яриад нөгөө үн цэний талаар яриад эхлэх үед бид нар нэг юм ерөнхийлөгч мөрөнхийлөгчтэй жишгэлтэй тий. За чи хэрвээ ерөнхийлөгчтэй уулзахаар цаг авсан бол яах байсан, ийг байсан тий. Хувцас яах байсан гэсэн гэл. Өндөө ерөнхийлөгчийг дүүцүүлэх ч гэсэн юу ч биш шүү дээ ерөнхийлөгчд. Юу юм тэр? Бид нар бурхны талаар ярьж байгаа байхгүй юу? Эзэн гараа ингэхэд л бид нар сарнаад алга болох тэр хүчтний тухай бид ярьж байгаа. Эзэн бидэнд амьдралыг өгсөн. Нэг жил 365 хоногийг өгсөн. Бүгднийг биднэрт өгсөн. Бүтэн сойдор өглөө 8 цагаас орой 8 цаг хүртэл энд уйлаад суу гэж бид нар хэлдэггүй. Ажлаа алдаад, амьдралаа алдаад энэ ч шал угаага зогсоод гэж бид нар хэлдэггүй. 2 цаг хоолж ундлаад, их эзнийхээ магтаад, уйлах нь уйлаад, залбирах нь залбираад, манай эгчнэр бол хоорондоо сайхан ярих нь яриад, стрессээ тайлаад тэг байгаасай л гэж хүсэж байгаа. Гэвч бид нар эднэрт юу гэж хэлэх вэ гэхээр үгүй гэж хэлдэг. Итгэлийн амьдралдаа хамгийн үнцэнтэй чухал зүйлсүүдэд цагаа зарцуулаарай гэж би та бүхнийг ятгаж байна. Өнөөдөр та завгүй ажилтаа байгаа бол өнөөдрөөс эхлээд залбирах үед эзэн танд завтай ажлыг өгнө. Амен. Өгдөг байхгүй юу? Залбирахаас өмнө бид нар аль буугаад өгсөн те. За би чи 24:48 чинь угаасаа л сард бол нэгээс 2 удаа бүтсээд ирэхгүй юм байна. Тэгэж өөрөө тархинтай шийтцэн те нөгөө нэг их тархин ч юм уу бага тархин ч юм уу шийтцэн тэгэнгүүтээ залбирахтаа те. Одоо яаж залбирах? Тэрийг мартаад эзнээс шинэ боломжийг хай. Тэрийг мартаад эзнээс шинэ замыг хүс. Эзэнд өнгөрүүлэх тэр цаг хорон мөч бүхэн үнэтэй гэдгийг сан. Энэ дэлхийн хаанчлал муу сүнсний буулган дотор цаг заваа зориулах биш харин Христийн төлөө та өөрийнхөө амьдралыг зориул гэж өнөөдөр та бүхнийг ятгах. Амен. Тэр бол бидний эзэн. Тэр бол бидний бүтээгч. Тэр бол зорилгын дотор биднийг хүтэн дагуулдаг нэг. Тэр бол итгэл эвдэгч биш. Тэр бол бузар муу биш. Тэр зүгээр л хэн нэгний гараар бүтээгдсэн баримл биш. Тэр та биднээс магтаалыг авах,
хүндлэлийг авах хамгийн чухал нь цаг завыг минь авах зохистой нэгэн шүү. Амен. Хажууд байгаа нэс дэлгүй эзэн цагаа зориулцгаая гэдэг. Үл итгэгчнэр биднийг буруутгаж, биднийг гайхаж, биднийг шоолж идэг. Яагаад вэ гэхээр тэд биднийг тэд эзнийг мэддэг учраас тэд тэгдэг. Үндэ бид тэр хүмүүс бол муу сүнсний л хаанчлалын шитэй гэж бид орхиж болохгүй. Бид нар Христийн зорилго дотор эцсээ хүртэл тэр хүмүүсийн нүдэн нээгдээсээ хараа ороосоо эзнийг таньж мэдээсэй гэх энэ үйлчлэлийн төлөө амьдралаа зориулан залбирцгаарай гэж би та бүхнийг уриалж байна. Үргэлжлүүлэн Библийн ишлэгийг би та бүхэнд уншиж 37 дугаар ишлэлээр Пилат түнд тэгэхээр та хаан байх нэ гэхэд Есүс хариудна. Намайг хаан гэж та хэлж байна. Би үннийг гэрчлэхээр төрсөн бөгөөд түүний төлөө ертөнцид ирсэн. Үнний хүн бүр миний дууг сонсно гэж айллаа гэж хэлсэн. Амен. Есүс Христ энэ дэлхий дээр үннийг гэрчлэхээр төрсөн гэж хэлж байна. Амен. Тэгвэл таач мөн ялгаагүй энэ дэлхий дээр амьд байгаа бол таач мөн үннийг гэрчлэгч юм аа. Хажууд байгаа нэстэ та үннийг гэрчлэгч гэж хэлэхгүй юу? Бид бол үннийг гэрч нар. Бид зөвхөн халамжлуулагч нар биш. Бид зөвхөн гуйлгадаг хүмүүс биш. Бид бол үннийг гэрч нар. Эвэл орч чуулганы итгэгч хүн нэг бүр үннийг гэрч юм шүү гэдэг би та бүхэнд тооцоолж байна. Өнөөдрийн мөргөлийн өрөөнөөс гараад алхах, гიშгэх, амьсгалах, ярих, хорон мөч бүр Христийн тэр зорилго дотор байгаасай гэж хүсэж байна. Амен. Мэдээж би таныг ажил дээр очиод учиргүй Есүсийн талаар 24 цаг яриарай гэж хэлээгүй. Харин Христ итгэгч нар л ингэж амьдрд юм а гэдгийг та амьдралаараа харуул. Тийм биз? Та ажил дээр очиод ой чи лам уу чи наашир чи юу ингэ яриад тахаас илүүгээр та тэр ламд хүртэл итгэгч нар ингэж амьдрд юм а гэдгийг харуул. Гэр бүлийнхэн биднийг басамжилдаг, гэр бүлийнхэн биднийг үл тоодог те. Ер нь явж хамгийн их үл тоодог хүмүүс л гэр бүлийнхэн байдаг хөөхгүй те. Үгс. Чили Есүс гэж юу вэ? Би одоо гэрийнхэнтэйгээ айгүй эвтэйхэн ярьдээ ш юм. За сайн байна оо. Нэг юм гитэж ярьдаг хөөхгүй те. Шууд уулзаа Есүс гэж ярих юм. Үгс. Гэтэ би уулзаа за ажаа на аха ажил сайн биз дээ. Дүүн цуглаанда яваа л. Манайхан чи яваа л байгаа юм уу? Тийм ээ яваа л байгаа. Айгу яваа л гэдэг. Амьдрал гоё нөө. Эзэн бурхныхаа өрөөлөөр сайхан амьдарч гинөө гэхээр нэрээ тийш үү? Та хоёр бол ста өрөөгц нэрэл бурхан чил өрөөд юм байх та. Нэрээ яг ийм яриа өрөө. Тийм ээ бурхан өрөөд юм аа. Тэгээд та бүхнийг ч гэсэн өрөөх болно. Зүгээрээ нэг өрөөлгөөргүй. Гэр бүлийнхэнтэйгээ цаг гаргахаар ер нь сайн мэдээ тарах боломж олддог. Бид нар амар нэг юм өлөннүүдээр очихоос илүүгээр бид нар зүгээр хамт байх хэрэгтэй гэх тээ. Очоод сайхан ярилцаа тийм ээ. Нэлээд хэдэн цаг ер нь баг ингээд за баяртай гэж салахын өмнөхөн баг тэр боломж заримдаа олддог тээ. Тэгээ тэр боломжуудыг бид нар алдахгүй байх хэрэгтэй. Бидний хинч үл тоож исэн гэр бүлийнхэн чинь байна уу? Танаа захиралсан ч байна уу те? Ер нь бол одоо Монголд харагдаад байхад захирлуудын ихэнх хувь нь ер нь бол одоо юу гэх вэ? Ийм баг ийм өрөөндөө ийм дахилтай байдаг. Манай надаа нэг захирал ажаа байдаг. Барилгын коллежийн захирал ажаа. Тэр ажаа бол маш их ийм одоо ийм бурхан шүтэнтэй. Тэгээ баг ямар ч хүн ороод хүндлэхээс өөр аргагүй. Баг хаалган онгоолгол хүү. Би баг юм бодож байгаа юмшны дотор чинь. Ариунаас ариун газар хараад ирсэн. Захирлууд заримдаа биднийг алдахгүй байх л та. Гэхдээ нөлөөлж идэг. Нэг л өдөр ажлын байран дээр нэг лам авчирсан байж идэг. Нэг л өдөр ажлынхаа байрлал орсон чи бүүн арч хүж болцсон байж идэг. Болон тухай болгоныг будаа татцсан. Бидний автуулаад те энэ тэрэ болж. Гэхдээ энэ нөхцөлд ч гэсэн та
Христийг гэрчлэгч байгаасаа гэж хүсэж байна. Бидэрт байгаа ганц давуу тал юу юм бэ гэхээр та бол үнний гэрч. Та уул усны гэрч биш. Гариг ихэсийн гэрч биш. Та бол үнний гэрч. Үнэн бол биднийг хотл хоромоос чөлөөлд юм а гэж Библиэлд хэлсэн. Тэр өөрөө үнэн учраас бид түүнийг амаараа ярьж эхлэхэд тэр энэ дэлхийг хотл хоромоос цэвэрлэх болно гэж амин. Тэгээ би түрүүнээс хойш нэг л биднийх ч юм шиг биднийх биш юм шиг нэг орон зай яриад байна л да. Энэ ертөнцийнх ч юм шиг энэ ертөнцийнх биш юм шиг те. Бид энэ дээр дахин тайлбар хийх хүсэж байна. Бид мэдээж хүн төрлөختөн бид энэ дэлхийн бүтээл мөн энэ дэлхийн тэр үүссэн зүүнний хэсэг нь бол мөн энэ дэлхийн биш юм шиг амьдраарай гэж байгаа юм биш. Бидний сүнслэг ертөнц сүнслэг амьдрал биднийг муу нэгний замаар үргэлж өргөжчээд нэг дайсан бие. Тэр дайсан бидний амт нөхдийн заримынх нь нүдийн сохолж, заримынх нь хөлийг хугалж, тийм ээ. Заримыг нь цусын юулж идэг. Эзэн бол биднийг тэдгээр орхигдсон, ганцаардсан, аврагдах зохистой байгаа тэр хүмүүсийн төлөө дуудсан юм шүү гэдгийг өнөөдөр та бүхэн би урамшуулж, уриалж. Ганцхан миний төлөө биш, ганцхан миний гэр бүл, ганцхан миний амьдрал биш, ганцхан эвэлийн хурц чуулган биш. Харин Христийн хаанчлал руу. За би нэг гоё гар өргөдөлж мэрсэн. Гараа өргөдөө. Тийшээ цөмөрөө заа. Тийшээ. Миний ийшээ. Нөгөөдөр ийш. Христийн хаанчлал руу. Амен. Тэнд эзэн бидэрт орон байр бэлдсэн, тийм ээ? Энэ дэлхий дээр биш. Та үнцэнтэй цаг заваа Христийн тэр хаанчлал руу зориулаасаа гэж хүсэж байна. Мэдээж энэ айгүй юм өчүүхэн гуйлгыг гойдаг л да. Христ зарчим дотор юу вэ гэхээр өргөлийн талаар. 11-ийг тийм ээ? Бид нар анх ямар байсан бэ гэхээр 0 байсан. Энэ 0 дотор эзэн бидэрт юу өгсөн бэ гэхээр 10 өгсөн байхгүй юу? Тэгээ энэ 10-аас эзэн юу өгсөн гэхээр баг хүсээчгүй те. Та одоо талархлаараа болоо гэсэн. Нэгийг нь өргөх талаар ярьж байгаа шүү дээ. Нэг гэх нэг. Бид нар анх 0 байснаа мэдгүй. Бид нар 10-тай байснаасаа эзэн өгөх гэж байгаа юм шиг бид нар бодоод байгаа. Үгүй. Бид нар анх 0 байсан байхгүй. Яг энэ жишээтэй адилхан бидний амьдрал ч гэсэн ялгаагүй. Хоногийн 24 цаг таних. За яа. Баярагч. Таних. Энэ сууж байгаа хүн бол Бурхан бидэд 24 цагийг өгсөн. Энд ирснээрээ энэ цагаа бидэд Бурханд өгж байгаа гэсэн үг биш аахгүй. Энд сууж байгаагаараа та цагаа алдаж байгаа гэсэн үг ерөөсөж биш. Харин Христийн тэр зориг дотор та амьдарч байна гэсэн үг. Төгслийн хэсгийг би та бүхэнд уншиж өгье. Алгасал баяраар та нарын төлөө нэг хүнийг суллах ёстой гэсэн заншил та нарт бий. Тиймээс юудэчүүдийн хааныг та нарт суллаж өгөхийг надаас хүсэж гин үү? Понти Пилат. Тийм ээ. Понти Пилат ерөөсөө Иесус Христээс ямар нэгэн өөсөв гэм нүгэл тэр алуулах шийтгэлийг ерөөсөө харахгүй байдаг. Понти Пилат айгүй зүг ярьж байгаа хөөхгүй те. За хүмүүсээ жоохон тайвшир та нар одоо нэг уучраа мэдгүй ойролцоо гадах юм зөвхөр. Та жилд нэг удаа нэг хүнийг өршөөдөг шүү дээ. Тийм ээ. Тэгээд тэр баяртай та нар Иесусыг өршөөхийг хүсэж гинэ гэж хэлсэн. Яа тэгэхээр яагаад Понти Пилат хүртэл тэн үед юм сонгох тэр боломж байгаа гэдгийг анзаарсаг нөгөө талд нь бүр эвгүй нөхөр байж байгаа шүү дээ. Бараб. Би та нарт тэр Барабын талаар ярьж. Энэ Бараб бол юу вэ гэхээр өршөөлийн хуулийг ашиглаад сурцсан нөхөр байхгүй. Монголд өршөөлийн хууль гэж байдаг шүү дээ. Тэр ганц удаа биш гэж байгаа байхгүй Бараб чинь. Тэгээ яах юм яагаад ингэ бодоо болох юм болоо тэгээд ингэ суллагдсан. Тэгээ явж байгаа та хайлыг хэрэгт орчдөг тэгээд суллагдчихдаг. Одоо бас яатсан гэхээр хэрэгт орцсон байж байгаа байхгүй. Тэг хүн болгон мэдж байгаа тий. Нөгөө Понти Пилат хүртэл хэлж байгаа байхгүй. За хүмүүс Барабыг суллуулах бах таа гэж бодчих. Тэгээд хэлж Иесус Христийг суллах уу яах вэ? Энэ ертөнцийн муу нэгэн бол хизээч бидний талд зогсохгүй. Биднийг мөхөөсөө, биднийг сөнөөсөө, биднийг сүрээсээ гэж хүсэж идэг. Эзэн Бурхан хизээч биднийг муу замаар алхахыг хүсдэггүй. Амен. Та өнөөдөр цуглаанд харьяалагддаг бол, та өөрийгөө итгэх шиг боддог бол, та ямар гайхамшигтай замаар алхах нэг юм бэ? Та ямар ёроолтой юм бэ гэж би өнөөдөр үнэхээр урамшуулж байна. Амен. Та өнөөдөр Христ итгэл дотор амьдардаг чи ямар гайхамшигтай юм бэ? Харин муу нэгэн бол яг энэ газар байгаа шиг те. Үгүй ээ. Чийл сүм. Чийл мөх. Чийл тэр тамийн тогоонд ор. Моосмос энэ замаар биднийг өдөрдөж идэг. Эхлэл нь бол бидэнд гайгүй юм шиг санагддаг шүү дээ. Заримдаа бүтэн сойдор унтах их гоё байд юм шиг. Тэ?
Яасан гэр унтцсан юм аа. Яагаад унтцсан гэр харин би нэгтгэхээс хагасаа дээр хүрт өглөө ажилтаа. Ганц боломж олддог өдөр маань ингээ бүтэнсээ дээр байт юм аа. Тэгээ унтцсан юм аа гэж. Эзэн бидний төлөө бүхнээ зориулсныг санахтаа өнөөдөр байгаа өчүүхэн зовлонг бид нар мөнхийн гэж битгий бодор. Харин мөнхийн зовлон бол там буй тэр доор байгаа тийм. Та хэрэг завгүй байна, хэрэг бэрхшээл дунд байна, хэрэг ийм хөө хаа байна. Таны муус сүнс гарнаас ч хөтлөө талхаж байгаа юм шиг үст. Та сүм дотор байсан ч гэсэн муус сүнсийг дагж байгаа юм шиг үст. Бидний эзний Иесусийн энэ дэлхий дээр ирсэн зорилго та биднийг мөнхийн газар аваачихын тулд ирсэн. Амен. Бид ганцаараа биш. Мөнхийн зам руу очих зам бид галт хэрэгээр төсөөлөх юм бол тэнцээ хоосон судлал маш их байна. Хамтдаа эзний хүмүүсийг тэр зам руу дагуулцгаая. Та өөрөө итгэлээс ихээр Иесусийн хаанчлал дотор та түгээр удирдуулаарай гэж би та бүхнийг ятгах. Хүмүүс Иесусийг сонгох боломж байсан боловч тэд Барабыг сонгосон. Харин өнөөдөр бид тэдгээр буруу сонголт хийсэн хүмүүс Иесусийг сонгох талаар уриалцгаая. Таны амьдрал, таны хөл, таны ам бүгд эзэн Иесус Христийн хаанчлалын төлөө хэрэглэгдэх болтугай. Та одоо өөрөө хинч биш гэж бодож байгаа бол энэ бол муу сүнсний доо бол. Эзэн өнөөдөр танд хэлж байгаа. Чи бол миний хүү, чи бол миний охин гэж. Хамтдаа суудлаасаа басъя. Үргэлжлүүлэн эзний үгэн дотор цөмөрөө залбирах болно. Өнөөдөр бид түүнийг эзэн гэж дуудаж байгаа энэ залбирал маань хий хоосон биш байгаасаа гэж хүсэж байна. Хэрвээ бид түүнийг эзэн гэж дууддаг бол бид нар түүний боол мэт амьдрах ёстой. Хэрвээ бид түүнийг ааваа гэж дуудаж байгаа бол та түүний хүү шиг амьдрах ёстой. Бид амаараа түүний хүлээн зөвшөөрдөг мөртлөө бид амьдралаараа түүнийг дагдаггүй. Заримдаа бид нар эзэнд үгүй гэж хэлэх амархан байдаг. Гэхдээ өнөөдөр эзэн та биднийг өдрөөс өдөрт цаг минут тутамд тэр уучлсаар байдаг. Энэ бол түүний загламай дээр бидний төлөө хийсэн нэг хүсэл юм аа. Амен. Иесус Христийн нэрээр хамтдаа дуудан залбирцгаая.